Хулгайч авилагчид манан бүлэглэл 60 тэр бумын багийнхан нэг талдаа гараад зогсох шиг боллоо. Одоо тэдний хэн хинбэ гэдг нь хөдлөшгүй танигдлаа. Ерөнхий сайд хүрэлцэх шудраг ёсны сэлэм эргүүлж манан бүлэглэл 60 тэр бумынхны жүтгэрүүдийг эхнээс нь дөнгөж цавчиж эхэлдэг. Өнөөдөр нь өвхийнхөө өмнө өхөр бууга шиiрлэж хэрвээ чи тэгж байгаа бол бид засгийг чинь онхолдуулна хэмээн занл хийлэв. Түүнийг дагаж засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан хүмүүс бол хулгаан замаар орсон хулгайч нар. Хулгаан амьдралыг эгнэг цонгосон ард түмний дайсан гэсэн үг. Манангийн хулгайчудаас гадна ардчилсан намын хулгайч нарч бас сурсан зангаа тавьж чадалгүй үүнд нь нэгжгсэн тууж явна. Тэднийг хизээ нэгэн цагт ард түмэн шүүх болно. Ард түмний хүсэл зоригийн эсрэг явсан хэн ч болов хизээ нэгэн цагт шангаа хүртжил таарна. Ард түмэн их юм хүсээгүй ердөө шудраг ёсыг үссэн. Шудраг ёс бол дэлхийн хөгжлийн ердийн хэв маяг юм. Гэтэл дэлхийн хөгжлийн эсрэг зүтгүүлэх гэж байгаа хүмүүсийг ард түмний дайсан гэж үзэхээс өөр юу гэж үзэх вүлээ? Ерөн чинь хаян хэрваа хэмээх өчүүхэн давжаа өөдгүү хонжгоноор хүн бол засгийн газрын үнд хүрхэрч өөдтөө этгээд биш. Тэр этгээдийн бүлгийн дарагч гэж ямар юм байлаа. Ердөө хэдхэн хоногийн өмнө ерөнхий сайд хүрэлцэх олон нийтийг эмх замбраагүй байдал урайлан дуудлаа. Энэ бол үндсэн хууль зөрчсөн явдал хэмээн олон долоон үг дэлгэж байснаа албан тушаалыг нь аваад хайчихгууд бага хуулан хайж өөрөө засгийн газрыг огцруулан төрийн эргэлт хийх зам руу орж буй тийм л өчүүхэн лөө өрч юм. Түүнийхээ тухай тэрээр би энэ мөчийг маш удаан хүлээлээ гэх маягийн үг хэлснээр өөрийгөө ямар өчүүхэн бодолтой хонжгоноор итгээд болохоо илчилж орхив. Ер нь бол жижигдэн үйлдвэрлэлийн зээл авсан энэ хүмүүсүүд энийг бол би зохион байгуулалтад бүлэг хэрэг гэж үзэж байгаа. Ягаад гэвэл энэ бол засгийн газрыг унгахаар тохиролцож өгсөн тэрнийхээ одоо шан харамжинд нь авсан гэж үзэх үндэстэй. Тийм учраас би энэ саналыг удаан тасчиж өнөөдрийн засгийн газар холбогдох хүмүүстэй харилцагтаа очиж гэсэн саналыг тавьсан. Ер нь бол нэг л зүйлийг лой өрчин хулгайч та нар ойлгох хэрэгтэй. Хэнч хизээч олон нийтийн хүсэл зорилгоор ард түмний захиалгаар монголчуудын нэгдмэл нэг хүсэл тэмүүлэлээр ерөнхий сайдаар сонгогдож байгаагүй юм. Манан бүлэглэл 60 тэрбумын саарал цуснуудаас салахын тулд бүх юмыг хийж чадах хүн хэмээн хүрс үхийг бүх нийгмээрээ дэмжин байж гаргаж ирсэн билээ. Тийм ч учраас хүрс үхийг ерөнхий сайдаас нь буулгавал тэрээр гудамжинд гарч ард түмэнтэйгээ нэгдэх болно. Хэрэг тэрээр ард түмэнтэйгээ нэгдвэл өнөөдрийн хулгайч охтнууд та нар өчиггүй няц гიშгүүлнэ гэсэн үг. Жохомс үүнийг ард түмэн хүсэж байгаа. Төрийн ордноор дүүрэн язгналдаж байгаа хулгайч нарыг яц гიშгсэн гэс хөлийнх нь бол загтнаж байгаа. Угаасаа монголчууд ямар нэг удирдагчгүй бол хөдөлгөтөө таарав. Төмний дотроос ялгарсан ямар нэг удирдагч гарч ирлээд бол гал ус гашуун зовлонч ис хайхран түүнийгээ даган там руу харин ороход билнээр хуйлардаг ус. Чухам тэр удирдагч нь хөрс өх болж чадах. Цаг нэрвэл монголчууд нэгдэж нэгтарч чаддаг ард түмэн манан бүлэглэл 60 тэрбумынхан та нар монголчуудыг дээрлэхэд суудаг цаг чинь өнгөрсөн. Яаж дэлчиглээ гэсэн ямар ч үйлдэл хийдэ гэсэн ард түмэн та нараас салахын тулд чөтгөртөөш нийлэхэд бэлэн байгаа. Та нарын цаг дууссан. Засгийн газраа унгаагаад хөрс үхийгээ бидэнд өгч бид тосоод авъя.